Ер нь бол одоо миний амьдралдаа хамгийн зөв хийсэн зүйл бол ханаа зөв сонгосон. Одоо хүмүүс гэсэн хэлдэг штэ. Сайхан амьдрий гэж бол хамгийн одоо гол зүйл нь хань ижлээ сайн сонгох хэрэгтэй гэж. Уналтанд орчлоо гэж солиорол хүн явуулчлаа тэгэл эцэс сүлд нь ботход тэгэл уналтанд орох юм хүн бараг өөрөө л хийсэн байдаг штэ. Алдаж оноо явж явах тэр нь хүний найз нөхдүүд их шүүгддэг юм аа ирнэ. Тэгэл эцэс сүлд нь ингээл харахад хитгэн үнэл үлдсэн байд. Хүсэл зориг тэг мөрөөдөл маань нэг сайхан Монгол хоолны нэг сайхан ресторантай болчихсон гэж боддог. Сайн байцгаана уу? Тод өнгийг үзэж байгаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Намайг Торгууд болдоо гэдэг Батболд гэж миний бүтэн нэрээ. Тэгээд Ховд аймагт төрж өссөн жүжигчин мэргэжилтэй ийм залуу байна. Ер нь бол хүүхэд байхын л жүжигчин болохыг ер нь мөрөөддөг байсан. Тэгээ тэр мөрөөдлөөрөө бол жүжигчин мэргэжлээрээ соёл урлагийн сургууль сурсан. Манай хоёр төрсөн ах болохоор бас хоёулаа сойс төгссөн. Тэгээ манайх ихээсээ зургуулаа 3 нь багш дасгалжуулагч, 3 нь урлагийн хүн болсон. Яг миний дээдлийн ах чинь болохоор ардын дууж эрдмийн жуулгад байжгаад одоо төржөөр театраас гарцсан байгаа. За том ах маань болохоор бас жүжигчин Батман тэгээд манаас ингээд бид гур урлагийн явсууд юм байгаамаа. Өнөөдрийн банд зочноор миний одоо төрсөн хамгийн том ах Батманд рахман сууж байна. За яг тэгээд миний дээдлийн эгч олон улсын хэмжээний мастер Батчимэг гэдэг эгч маань оролцож байна. За тэгээд бид гуравтаа хамтдаа сайхан адууны мах идцгээе. Манай эгч бас идэнэ гэж албан штэ сардараа дугаараа сууж байсан. Манай эгч бас амар идэх штэ бас. Нэг их даруухан багтсан суудаг гэж маань юм. Тэгээ сойс төгссөн болохоор контент хийхэд бас нэг урлагийн улсуудтайгаа ойрхон байдаг болохоор бас их хамтарч их ажиллаж контент хийж дэмдэмдээ тэгэл явцгааж юм да. Тэгэл бага насанда Ховд аймагт төрж өссөн. Тэгээ манай аав болохоор Ховдын булганых ээж маань болохоор Увсын Тэсийн баяд хүн байгаа. Тэгээд аавынхаа торгууд эстэн гэдэг утгаараа торгууд болтоо гэд өөртөө болон өөрийнхөө пэйжид нэр өгсөн. Одоо тэгээд хүмүүс торгуудаа л гэдэг. Тэгэл сайхан айлын баг нь учраас би ах эгч нарыг аав ээжийнхаа хайранд эгэлж ирэн л сайхан малчин айлд төрж өссөн. Морь малн дээр, адуу малн дээр аав маань жороо мөрөөр аймгийн алдарт уяаж хүүхэд байхасаа л би урдны морь ундаг байсан. Тэгэл 10 жилд ороод урлаг спортод их сонирхолтой. Тэгэл тэрүүгээрээ хөнгөн атлетикээр хичээлдэг байлаа. Тэгээд урлаг одоо нөгөө янз янзын баг наадам, их наадам гэл урлагийн их наадам, спортын их наадам гэл тийм хөөцөлдсөн хүүхд их байлаа. Тэгэл хүүхд байхасаа жүжигчин болох юмсан гэсэн мөрөөдлөө биелүүлээд жүжигчин болсон. Даанч одоо тэр мэргэжлэрээ ажиллаж чадсангүй үдийг өрөөд одоо өөр одоо тоогооч болчихоо шахчих шүү ирнэ. Сонирхолоор ер нь хоол хийнэ гэдэг бол миний хувьд бол сонирхол ямар нэгэн тоогоочийн курс дамжаа сургалтанд суугаагүй. Тэгэл гэр бүлийнхаа хийж өссөн иддэг ийм Монгол хоолоо ер нь их хвчлэн хэрэглэх дуртай. За манай урлагийн багш бол одоо соёл урлагийн сургуулийн багш, Монгол улсын ардын багш, соёлын гавь зүтгэлтэн найдангийн гав гэдэг багш маань байна. За энэ бол манай яг мэргэжлийн багш. За гавыг багш бол бас манай Батманд ахын багш. За манай ах дээр нэг багштай. За тэгээд тайзны ярианы багш бол Чаминжулуун багш, Монгол улсын гавь жүжигчин Чаминжулуун гэдэг. Эдгээр багш нарын удирдлагын доор соёл урлагийн сургуулийг төгсчээ. Тэгээд соёл урлагийн сургуульд сурахдаа би юу гэдэг миний хамгийн гол сурсан юм бол одоо хүн зөв явах хэрэгтэй байна гэдэг юм ил сурсан бол гэж би боддоо штэ. Амьдралын үлгэр дуурайл авч амьдралдаа сурсан сургалтын маань багш маань гэх юм бол одоо аав ээж хоёр мөн л юм да. Аав ээж ах эгч нараас л суралцаж одоо өнөөдрийн одоо ажил бизнес мэргэжил бүх юм л манай гэр бүлтэй холбоотой гэр бүлийнхаа л шугамар явж гинөө л гэж би боддоо шүү дээ. Аав ээж хоёр бас айгу сайханд бол манай бас
уртын дуу аягүй сайхан дуулдаг. Ээж маань залуу байхдаа Увс аймгийн Тэц суманд бас соёлын төвийн эрхлэгч хийдэг байсан. Баян тоглоод бүжиг явуулдаг байсан юм лээ. Тэгээд ерөнхийдөө бол удмаараа нэг тийм нэг урлагийн тийм нэг авьяастай гэх юм уу тийм удам дамжсан. Тэгээд одоо энэ ардын дууч Бурмаагч. За тэгээ манай дуучин Хан Совд байна. Тэгээ Уран Заяа байна. Тэгэл манай Батмын дах байна, Батбаяр байна, би байна. Ингээд ерөнхийдөө одоо ингээд бид нар чинь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд үеэлүүд гэхгүй. Тэгэхээр эн чинь ингээд яалтчгүй удмын хэлхээ удмаас үе дамжиж ирсэн ийм урлагийн дуулах авьяастай улсууд Увс аймгийн Тэц сумаас олон төрсөн юм байна. Тэгээ эртээр би нөгөө хамаатан саднуудаараа цуглаад миний бичлэгэн дээр нэг манай хамаатны хам бүгдээрээ орсон юм аа. Тэгэл төр мандах Хан Совд. Тэгэл одоо ингээд манай үеэлүүд ингээд бүгдээрээ орсон. Тэгсэн жил хүмүүс ийм юм уу тийм юм уу гэж мэдэхгүй юм чи гайхна үстэй. Тэгээд тэрний дараа би ингээд хамаатнуудаараа нийлээд бас нэг бүхий өргөнд нэг тоглолт хийчихвэл бас айгүй бас сонирхолтой тоглолт гарч магадгүй юм да гэж бодож ирсэн юм. Тэгээд төрсөн ахтайгаа мэрэгжил нэг юм чинь нэг ганц одоо нэг сайхан Монгол ах уу Монгол зоог харуулсан нэг сайхан кино хийчихсэн гэж би дотроо бодож явдээ. Нэг тийм тоглолт хийсийг бас бодож явдаг юм их байна надад ч бас. Эдгээр зүйлсүүдийг бас хэрэгжүүлчихвэл бас сайхан юм уу бахархал юм уу дараа нь ингээд тоглолтынхаа бичлэгийг хийгээд авцсны дараа үр хүүхдүүд манаас сарж байвал ийм одоо удам огшлолтой ийм хүмүүсийн үр сад юм уу гэж бодож бахархаж яваасаа л гэж би боддөг шүү дээ. Нас ихэд ирэл мэрэгжлээр ажиллая гэж бодоод байгаа шүү дээ. Нэг натуралны Батмын дах шиг тийм нэг царайд үстэй болж аваад нэг хөдөөний нэг сайхан ахын дүр тоглоё та гэж бодоод л идэв шүү дээ. Нэг сайхан Монгол ирээ. Одоо ч тэгэл нэг зүгээр байхгүй бас нэг хөрхөн жижиг сажиг орсон гарсан туслах төрүүдэд бас хаяа нэг ороод найз нөхдүүд яриад нэг юм байна өгшөө ороод хаач гэл тэгэхээр цаг цад уналтанд орчлоо гэл солиорол хүн явуулчлаа дээ тэгэл эцэс сүлд нь ботход тэгэл уналтанд орох юм их хүн бараг өөрөө л хийсэн мэт шүү дээ. Би бол уналтанд орж л байсан. Их нэртэйгээ зүр таргаал хөө яа гээл янз янзын хүн юмд босох хүн найзтай байж үтсэн, найзгүй байж үтсэн 100 төгрөгтэй явснаас 100 найзтай бүж 100 найзаа зөв сонгохгүй бол тэр 100 найзд бас янз янзын хүмүүс байгаа шүү дээ. Хүний ирээн дотроо могоо ирээн гадна гэж. Сайхан найзуудаагаа сайхан сонгох хэрэгтэй. Алдаж оноо явж байгаа тэр хүний найз нөхдүүд их шүүгддэг юм аа ирнэ. Тэгэл эцэс үлд нь ингээл харахад хитгэн үнэл үлдсэн байт. Эргээд хүн амьдралдаа алдаад үтсэн юм чинь эргээд алдах юу их баг болчтой юм болов гэж боддیں۔ Тэгээ эргээд харин босохдоо алдаж явах үед чинь хажуудаа байсан улсуудтайгаа л хамт явах хэрэгтэй юм лээ. Зөв жинхэнэ найз бол хизээч ирнэ найзыгаа 100 төгрөгчгүй хуулгаараа хавгуулсан. Одоо юу гэдэг одоо айгүй хэцүү байдалд бол ерөнхийдөө хайдгүй юм лээ. Би болохоор багаасаа төрж өссөн одоо бүр ховдод тоглож өссөн хэдэн найзуудтай. Ядарч явхад тэр хүмүүс ирээд миний хажууд байгаад аяг хоол хийж өгөөд тэгээд өөр хилээгүй байхад янз янзын санхүү юугаар энэ дэндээс их тусалж дэмнэж тэгээ бүр болохоо байхад ээж аав дээр нь хүртэл очиж дэм тус үзүүлж асарч одоо настай улсуудад ч гэсэн нэг одоо өдрийн нэг юм шин шүл уулгаад тэгээд дэмтэй тустал явдаг юм байл л да. Тэгэл тэр найзуудын үг дараа нь ингээ бодохоор надад л гоё үгүй. За тэр үед тэр энэ хэд байгаагүй бол би ч одоо аларж байгаа даа. Жаргаж явах үед ч юм бол яг уусаал өчнөө найзууд гарч ирдэг. Тэгээд жаргаж явах үедээ тэр олон найзуудын тэр олон уулзалт тэр олон одоо зугаац ингээл бүх юмыг бол хүний нэг бие бол хязгаарч барахгүй. Тэгэл зовход тэр болгон бүгдээрээ байхгүй болчдөг. Өнөөл үлдэх хэд улсууд үлддэг. Тэгээ эргээд босохдоо үлдсэн хэдэн найзуудтайгаа л хамт урагшламаар юм байна л гэж бодож байна. Манай аав бас сая өнгөрсөн намар 90 нас хүрээд өөд болсон. Тэгээ хүн эцгийнхээ нэлээд л санд юм аа. Тэгээ би аавгаа
аль болох ингээл чадлаараа ингээл хамт байж зовоохгүй юмсан өргөлж очиж хоол унд хийж өгж ядаргаагийн тайлж ингэж хамт байх юмсан гэж боддог байсан. Тэгэл эргээд өнгөрснийхэн дараа бодоход хүн эцгийнхээ ачилж чадаагүй л байдаг л та. Одоо тэгээд өнгөрснийхэн дараа байсан бол нэг ийм юм авч явах юмсан ингэх байсан ш тэгэл боддог. Тэгэл өмнө амьд байхад нь тэгэх боломж байсан ш. Худлаа ажил гэж яваад байдаг. Нэг өдөр зав гаргаад боломжгүй бас байдаг л байсан. Гэхдээ бол нэг тийшээ авч яваад бас нэг сайхан дурсамжүүлдэх боломж зүйлд нь бодоход байдаг юм л. Аль болох тэгээд цаг зав гаргаж ижээ авда очиж байгаараа л гэж одоо нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ хэлмээр байна. Дархан авраг ингээл гарьцаа ингээл бүхэл ингээл улсын цолтой бүгчүүд ардын жүжигчин гавьяа жүжигчин соёлын тэргүүний ажилт ингээл олон одоо ийм хүмүүс миний нэвтрүүлэгт орж исэн. Тэр дундаа миний ээж аав хоёртойгоо нэг хуушур хайрад ицсэн бичлэг миний контентуудын пэйжийн хамгийн их хандлттай бичлэг байдаг байхгүй юу? Оо миний зөвлөж ирж байгаа байх шээ. Цаахаа. Ээжигээ аваад л утхийн зүг жолоо зална да намар. Ингээд бид хоёрын цэргийн баяр ингээ сайхан боллоо. Тэгэхээр энэ хүмүүс энэ монголчууд одоо эргээд нэг тийм игэл юмд амар энгийн юмд амар дуртай болж байгаа байхгүй. Энгийн юмд дуртай, сайхан монгол хоолндоо дуртай, гэр бүлээрээ байхыг ирмэлцсэн зөв одоо амьдрал руу хөвшиж байгаа болов уу гэж би боддоо. Нэг хэсэг тэгэл нэг хүн болгон том ярьсан, би баян, чи баяныг тоглосон харах юу хүртэл хүний гаднаас нь дүүгэндэг, унсан машин барьсан утаснаар нь дүүгэндэг. Тийм байсан бол энэ юу бас нэг эргэж гинөө гэж би бас боддоо. Ямар хүн ямар байсан ямар амтай өөртөө өвтөхөө өөрийнхөө л байгаль зүв амьдарч байвал болоо өст. Тэгэхээр бас нэг айтайхан тал руугаа бас манай монголчууд эргэж байгаа мó гэж би хараад байгаа. Манай гэр бүл ерөнхийдөө хоолны аппетит нэлээ асар өндөртэй тиймэрхүү улсууд байдаг. Тэгээ манай энэ хүүхд тахуй наснаас хойш гэр бүлийн энэ орлогын 70% нь баг хоол хүнс мах юу гэдэг найдвартай хүнс хэрэглээнд одоо ингэ зарцуулдаг. Тэгэл нэг л өдөр имэйлтэд аав ээжтэйгээ нэг толгой шир хийж чанаал тэрийгэ фэйсбүүк дээр нэг лайв хийж оруулчаал. Тэгэл имэйлтэд Улаанбаатарт гэртээ ирсэн чинь мо тэр бүхэн оронд 100 хэдэн мянган үзсэн байдаг байхгүй. Тэгэл тэр хөө ийм амар үздэм байна гэж хэлсэн чинь маргааш нь Гавьяат Ариунбаатар өвтөр бас нэг арга хэмжээнд очихоор болоод тэгсэн чинь Ариунбаатар чи нэг ийм пэйж нээчгээ мань нэрийг нэг өгөөдгий. Тэгэл миний фэйсбүүкийг аваад торгууд болдоо гэж пэйжийг Ариунбаатар Гавьяат хамгийн анх эхлээд нээж өгчээсэн. Одоос нэг 3 жилийн өмнө да. За тэгээд тэр цагаас хойш пэйж 2 жил гарan 3 жил болгоход хөдөлж байна. За тэгээд одоо нэг мэдсэн чи пэйжийнхаа 3 жилийн ой хийх гэж байна. За тэгээд энэ хавар миний төлөвлөж байгаа ажил бол торгууд болдоо пэйжийн 3 жилийн хийгдэх гэж байна. Манай эхнэр чинь бас битээр соёл урлагийн сургуулийн жүжигчний нэг анги. Тэгээ манай эхнэр зураг аавн хэрэн тэгэл бүхэл юм хийндээ. Ари албаны одоо тэр хоол унд хийсэн муухай юм тэгэл найруулга бүх юм хийн тэгэл хоёулаа жүжигчин мэргэжилтэй болохоор энэ контентыг хийхэд ерөнхийдөө давуу талтай. Манай өөрөө зураг авчин тэгээд ард нь одоо болох бүтэхгүй байвал одоо тийг одоо ингэндээ өнцгнээс авъя тэр өнцгөөс авъя гээд чи гэр бүлийн одоо юугаа хамтарч хийж чинь гэсэн үг л дээ. Ингээл бүх юмд хамт явна, бүх хөчлөгэнд хамт явна. Тэгэл ийш тийшээ явах бүх юмд л хамт явна. Тэгэл дэмдээ тэгэл нэгнийхээ чадахгүй нөхөөл тэгэл амьдарч ин да. Ер нь бол одоо миний амьдралдаа хамгийн зөв хийсэн зүйл бол ханаа зөв сонгосон. Одоо хүмүүс ч гэсэн хэлдэг штэ. Сайхан амьдрий гэж бол хамгийн одоо гол зүйл нь хань ижлээ сайн сонгох хэрэгтэй гэж. Тэгээ залуу хүүхдүүд одоо бид нар юугаа мэдхүүд энэ хүн сайн хүн энэ хүн муу хүн гэл нэг л мэдхэд одоо хайр дурлалын хавгаар өөр ирэхгүй тэгэл суудсан байдаг.
Нөгөө тэнийг хүнийг тэнгэрээ байна гэж намайг нэг тэнгэрээ сайнтай уучруулсан юм баг. Маш их баярлж явдаг. Тэгээд одоо ерөнхийдөө бол миний амьдралын хамгийн тод өнгө бол одоо эцэг их маань. Тэгээд эхнэр гэр бүл 3 хүүхэд маань. Тэгэл энэ хэдийнхаа төлөө, тэгэл энэ амьдралынхаа төлөө зүтгэж юм да. Аав ээжигээ нэг сайхан асрах юмсан, ачлах юмсан. Нэг сэтгэл санаагийн зовоохгүй, нэг шөнө ч гэсэн бүтэн найртай хануулчих юмсан. Тэгэл нэг хань ижлээ зовоохгүй. Ингээл зөв амьдрах юмсан л гэж одоо хичээж явдаг шүү дээ. Хүүхдүүдтэйгээ ер нь дойр байдаг. Манайх ч охин байхгүй 3 хүүтэй. Тэгээ том хүү маань одоо 17 настай. Хүүтэйгээ болж өгвөл бас нэг аав хүү гэхээс илүү айгүй найз байхыг хичээдэг. За бороо яаж ийн яахаар байна? Юу хэрэгтэй байна? Ямар пүүз авж байгаа юм? Тэгэл ялуулах найз байхыг боддог. Гэртээ ер нь гэр амттай би. Болж өгвөл гэртээ сайхан өр хүүхдүүдтэйгээ хань ижилтэйгээ хоол ундаа хийгээд гэртээ тоглож надад байх хэрэг сонирхолтой. Дажгүй сайхан байж чадах байхаа л гэж боддоо шүү дээ. Ямар ч байсан манай хүүхдүүд том болоод нэг тийм муу хүн болохгүй хаа нэг зөв хүмүүжлтэй итагийн хүмүүс болчихосоо л гэж бодож шүү дээ. Одоо нэг айхтар боловсрал гэхээс илүү орчин цагийн хүүхдүүдийн чинь гэр бүлийн тийм зөв хүмүүжлтэй болгох чухал юм шиг байна л да. Би тэгж боддөө. Тийм сайхан зөөлөн сэтгэлтэй эрэгтэй хүүхдүүдийг зөв байлгаж чадах юм бол зөв болдог. Тэгээд хайраар дутаагүй хүнээр хайрлуулж өссөн хүн хүнийг хайрлаж чаддсан болов уу гэж боддог. Би болохоор айлын баг нь ээж аав маань намайг асар их хайрлаж байсан. Тэгээд тэр утгаараа би бас өөрийгөө нэг зөөлөн сэтгэлтэй хүнийг хайрлаж чаддаг, эцгийнхээ ачийг хариулах юмсан гэж бодож чаддаг. Тодорхой хэмжээний зөв хүн болсон юм болов уу гэж би бодож явдаг болохоор тэгээ хүүхдүүдтэйгээ сайхан хайраар дутаахгүй сайхан хайрлаж өсгийдөө л гэж боддоо шүү дээ. Гэртээ ер нь гайгүй хоол хийнэ би. Их нэртэйгээ хамтраал гин манайх одоо жишээлбэл за өнөөдөр хэдүүлээ хуушуур хийж идэх хүүхэд заад хийгээд хинээр ч хэлүүлэхгүй би шууд хуушуурныхаа махыг гараараа татдаг байхгүй. Манай ихнэр гурлаа зуурна. Ойлгомжтой. Тэгээ би хавтгаална. Манай хүн чимхэн. За хайрхын бол би хайрчин, буузаа бол жигнүр дээр манай хүн тавьчихна. Манай хүн хайрч бол чадахгүй тос мос үсэрнэ. Гар хөлөө төлнө. Миний бол гиз мэдсээ түлжсэн тохиолдол олон бий. Тэр яах вэ? Ерөнхийдөө гэртээ би нэг 7 хоногтоо нэг угаасаа ч нэг 3-4 удаа ерөнхийдөө хүүхдүүдтэйгээ хоол ундхийн. Тэгээд аль болох хүүхдүүдтэй сайхан Монгол хоол хийчихэл өгөх юмсан гэж боддог. Одоо энэ хүүхдүүд чинь хаяа нэг бас нэг дахиад гахаа бас идэх гээд ах юм аа. Тэгэл тэрийг бас нэг хорж нэг хаяа нэг бас хийж өгнө. Манай Монголд ерөнхийдөө Монголд ирэх одоо дэлхийд даяараа л ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал аягүй хэцүү шүү дээ. Тэр тусмаа манай Монголд бол хүнсний аюулгүй байдал гэж юм ер нь байхгүй гэж хэлэхэд ер нь болохоор аягүй хэцүү. Тэгэл одоо энэ гадаадд Бээжинд очиод ч юм уу энэ хөхөтөд очиод имлэг рүү н орохоор дүүр манай монголчууд хор тавдар цусны тийм юм. Энд ч юм бол одоо амьдралын буруу хөвшил манай Улаанбаатар хотын энэ амар хүн дутаа. Тэгээд энэ махны хэрэглээ амар хэцүү байна. Тэгэл малаа таргалуулах гал малчтан ч тэгдэм үү энэ дунд нь чэнжүүч тэгдэм үү буруу зүрөө эвмэк гэл тариа нь одоо гарсан цаг нар гэж байхгүй шууд авчирал зах дээр худалдаанд оруулдаг. Энэ Улаанбаатар хотын бас энэ их таргалт бас энэ эвмэктэй энэ малын мах эзнээс болж энэ улсуудын бас таргалт байна уу гэж би бас бодоод байгаа. Тэгэл одоо заримдаа та нар харсан уу ингээл Дэнжи мянгаас махаа бол ингээл гуй муйн гэрчээл үзгээ дотор нэг юм ногоо идэ шиг юм ногоо юм байдаг хөө. Тэр чинь буруу зориултаар тэр малыг тарьж Улаанбаатарт оруулж ир шууд Дэнжи мянга дээр борлуулалт хийгээд тэрийг бид нэр авч идээд хүнсний аюулгүй байдал аюулгүй тийм одоо мах идэх боломж маш бага болчиход байна л дээ. Тэгээ би бол одоо яг найдвартай өөрийнхөө найзтай хамт доронтоос бол хүнсээ авдаг. Нэг гайгүйхан том өхөр авчихад ер нь жилдээ гайгүй ер нь дараагийн ич хүртлээ ер нь баг болчихно доо. Найдвартай хүнс гэрүүлэхээ хэрэгцээнд хэрэглэхийг боддог доо. Махны үн одоо өсөөд хонь өсчихөр ч угсаа нөлөөлөл байх уу? Одоо бид хэд чинь хоноо 600 мянгаар авч байна. Насгүйцэн сая 90 авъя гэвэл 700 мянга гэж одоо ууцны гэж байдаг шүү дээ.
За тэгэл бид хэдий одоо авж байгаа нь болохоор 600 мянга. Тэгээ монголчууд одоо хэдэн 3 сая хүн байж хэдэн 100 саяын одоо малтаал гэдэг тэгсэн мөртлөө өнөөдрийн нийгэмд хэдэн төгрөгийн цалинтай байгаа үлээ. Тэгэхээр махан ийм амар үнэтэй байна. Одоо энэ тавгийн энэ дайны үхрийн мах авахтал одоо 100 хэдэн мянга болж байна. Тэргээр хэдэн ол гэж идэх вэ энэ жоох хэцүү л байна л да энэ. Миний бодлоор бол энэ мах өсөд байгаа гол шалтгаан бас энэ гадагшаа энэ амьд хоныг онгоцоор бас зөөвөрлөд байгаа. Тэрнтэй бас холбоотой байж магадгүй гэж бодож байгаа. Монгол мокмаа. Олон бүрийн авьяастай жижигхэн дуучин зодоочин тэнцээ замаараа нэгж үзүүлэх. Энийг одоо шууд нэг амсгаар ирж үзүүлээ. За одоо тэрийг өнгөж үзүүлнэ. Асаагүй. Яа. Макро дүүл. Монгол орн нэгч айгүй бас ингээд сайн нөгөө нэг Азийн том уралдаанаас бол айгүй сонирхоод хүмүүс гаднаас хүмүүс ирдэг болсон. Монгол зоо гитгээс ингээд тэгэл одоо энэ Монголд байгаа нөгөө хүмүүс маань гадаадаас хүмүүс ирэхээр Монгол зоогоо сонирхуулахс ингээд над руу захиалга их өгдөг. Тэгээ манай энэ урд хөрш өвөр Монгол, Хятад, Япон, Солонгос энэ Азууд ерөөсө боодгонд айгүй бас дуртай. Сонирхолтой сайн иддэг. Европ хүмүүс ч гэсэн амар ажилдаа хүү явлаа орхим гэж байгаа л би боодгаа задлал нөгөө нэг амсуулсан чинь тэр ажилдаа явхаа хөлөл идэл суудсан шүү дээ. Их л гоё сонирхолтой байдаг юм шиг байна. Тэгэл энэ хоньны махаар одоо хийсэн ийм хоолнуудаас хамгийн сонирхолтой амттай хоол бол одоо энэ хоол байлаа гэж бас хэлжсэн юм сонсчихсэн. Тэгэл би айл болох нөгөө гадаадуудад очих чинь бас нэг сайхан Монгол цамцаа өмсөөл очиол сайхан үйлчлэл жижиглэл амттай болгоноос нь гадаад хүмүүст бас өгж амсуулж Монгол орноо бас хоол зоогоор нь сурталчилгаансан л гэж бодож яваад тийм да тэгт. Монгол хоолыг би ямар өвлөд эзэмшээд авсан биш бүхэл хүмүүс хийж яана. Ерөнхийдөө манай ховд тал руу ер нь боодог баг хийдгүү дээ. Тэгээ ийшээ Нурагшаа Зүү аймагуд л боодог хийцгээдэг. Тэгээд Ямааны боодог, Таргууны боодог гэж их яхаас ерөнхийдөө хоньны боодгийг ерөнхийдөө би одоо баг дэлгэрүүлсэн л гэж баг боддоо шүү дээ. Тэгээ тэрний араас ингээл олон хүмүүс хоньны боодог хийж гин, олон хүмүүсийн амьдрал цаан чинь бас болж гин. Энийг хийгээд хүмүүсээс амьдралаа залгуулж гин, бүгдээрээ л сайхан хийж гин. Энэ чинь Монголын хийдэг одоо юм уламжлалт зоог учраас цэвэрхэн нэг үс мүсгүй нэг цэвэрхэн сайхан зөөлхөн хийгээл хүмүүст хүрэгчхийнсэн гэж боддог. Энэ дээр одоо жорсоод байх ч юу ах одоо энэ бүхэл хүмүүс хийдгэлэлгүй сонгон сармас тиймэрхүү амтлагчнаар байгаа шүү дээ. Энэ дээр ч бас хүн хүний бас боодог бас өөр болоод идэ бас тэр чинь бас жоохон бас жор байдаг байлгүй дээ. Жороос гадна энэ чинь зоог хийхэд хүний сэтгэл хэрэгтэй. Хамгийн гол нь нэг хоол хийхэд хүний сэтгэл хэрэгтэй байдаг учраас хүнд хийж өгөх гэж байгаа энэ зоог байгаа сэтгэлээсээ хийвэл хүн тэр намт таашаал хурж ятгэлтэй л гэж би боддог учраас сэтгэлээсээ л бүх зоог хийхээр боддог. Миний контентн дээр ерөнхийдөө сөрөг сэтгэлдэлтэй хүн ер нь их бага. Би яагаад гэвэл юм нийгэмд хортой юм ярьдгүй. Зөвхөн л одоо тэр байгаа өрсөн зочныхаа сайн сайхны төлөө тэр өрсөн зочинд одоо тохиолдсон аз жаргал уйтгар гуниг бүхэл юм ярилцаал тэр хүндээ өөрийнхөө хийж өгдөг зоогоо хийж өгөөл байдаг. Түүнээс одоо нийгмийн болохгүй юмны төлөө дугуурал өөрөө мэдхгүй чадахгүй байж чаддаг юм шиг ярих юм бол одоо энэ дээр муу сэтгэл орж ирж шүү дээ гэсэн. Тэгэхээр энэ муу сэтгэл бичих шаардлага нэг байдаггүй болохоор хүмүүс ер нь гайгүй байдаг шүү дээ. Нэг 100-ны 2-3% л нэг хаяа нэг тиймэрхүү юм бичсэн л үү манайх чинь нэг Орос хараал мараал сайтай улсууд шүү дээ. Би ерөнхийдөө намайг муул зуулж бичсэн улсуудад бол яг комент нь тэгэл байж дээ. Янз янзын нэг хараал бичсэн улсуудыг бол блоклчдаг. Тэр чинь нийгэмд бас зүг баймаар шүү дээ. Тийм шүү дээ. За энэ удаагийн зочин хоморт маань Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын харьяад аймгийн хурц арслан алтан зоож оролцож байна. Тэгээд хүсэлтийнхэн дагуу зоог хийсэн байгаа. За тэгээд зоог маань болохоор одоо хавар юм чи одоо сайхан шин шөл тийм ээ. Шөлөө уугаад сайхан. Би саяхан нүдэ анаа жоохон суулаа өвтөлж байгаа. Гүнийг заамаа харагдаад тийш юу. За тэгээд эх жилийн наадмаар
аймгийн арслангаа давуулан биелүүлж Монгол улсын арслан залыг хүртэх болтугай гэсэн сайхан ерөөлөөр. За. Энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаая. За, ерөөл батар шгэ. За, баярлалаа та. Монгол түмний итгэлийг зөвтгөлээр хариулаарай. Тэгнэ. Торгод болдоо таамд байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний одоо энэ контентын нэг одоо хүнд өгөх гэж байгаа нэг гол зорилго бол энэ залуу хойч үедээ үлгэр дуурайл болгож Монгол бүх сайхан уламжил болсон уртын дуу, соёл урлаг. Тэгээд энэ Монгол хоол гэж одоо энэ зүйлсүүдийг одоо энэ дараагийнхаа хожим хож залуучуудтай л одоо ингээл үзүүлж харуулж өвлөн одоо бий болгож цаашаа авч явахвч одоо ирээдүйн маань одоо юу гэдэг миний хүсэл зорилго нэг мөрөөдөл маань нэг сайхан Монгол хоолны нэг сайхан ресторантай болчихсон гэж боддог. Эргээд одоо манай монголчууд ч нэг сайхан 5 зул мулаа ирнэ иддэг болчихлоо шүү дээ. Авир бүтээгдэхүүнээ толгой шир гиз дотор бүх юм айгүй зөв боловсронгуй иддэг болчихлоо. Энэ хүний биеинд сайн байна гэдгийг мэддэг болчихлоо. Тэгэхээр ийм болгоход бас миний бас тодорхой хэмжээний 0.1% одоо тийм орсон бахал гэж боддог шүү дээ. Тэгээд би сайхан Монгол малаа өсгөөд тариагүй цэвэр одоо энэ хүнсээр Улаанбаатарчуудаа гоё хангаад одоо 5 цул дайвар бүтээгдэхүүн махны нэг сайхан дэлгүүртэй болоод үйлдвэрлэлтэй болоод зоогийн газартаа болоод тэгээд амралт ах сайн бүтэн сайнны өдрүүдээр аз жаргалтай гэрүүл ирээд сайхан Монгол хоолоо идээд шагаа наадгаагаа тохолоод өнгөрөөдөг ийм гоё газартаа болох юмсан гэж мөрөөдөж явдаг шүү дээ. За тод өнгийг үзсэн бид бүхэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ амьдралд эрүүл аз жаргал сайн сайхныг хүсье та бүхэн байна. Ижи авчин байвал ижи авдаа очиж үнсүүлээрээ энэ амьдрал зөв байхыг хичээгээрээ та нарын амьдралд нас жаргал сайн сайхны дэдийг хүсье. Баярлалаа. Баяртай.